Хаврын улирал эхэлж хуурайшилт нэмэгдэж байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад ирж байгаа галт төмрийн дуудлага мэдээлэл мөн нэмэгдэж байна. 2026 он гарснаас хойш Баянгол дүүргийн хэмжээнд ирж байгаа нийт галт төмрийн дуудлагын 60 гаруй хувийг хогийн цэг, хогийн сувагт гарч байгаа галт төмрийн дуудлага эзэлж байна. Иймд иргэд та бүхэн татсан тамхины иш, цогтой хүнс нүрэм, ил галаа зориултын савнд хайж, шар өвсөө шатаахгүй байж хянамгай анхаарал болгоомжтой байна уу?